За сайн байцгаана уу. Машин аваад 2 жил болчихсон байна. 5 дахь үеийн Forerunner. За тэгээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нэр Аранга, Өвөр ханга, Завхан, Дархан, Сэлэнг, Хөвсгөл, Булхан гэдээ маш олон аймагуудын нутгаар олон мянган километр аялаад ирсэн. За энэ аяллахын хугацаанд торимтлуулсан туршлага энэ машиныхаа хэрэглээн дээр тулгуурлан давуу болон сул талуудын талаар энэ дугаартад тавьсан хаваацгаана. Хэрвээ та бүхэн манаас угт анх удаага орж ирж байгаа бол бид нэр Nomad Runner гэдэг гэр бүл өөрсдийн аялал, адал явдал мөн автомашинтай холбоотой мэдээллийг сувгаараа дамжуулан хүргэдэг байгаа. Хэрвээ анх удаага орж ирж байгаа бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Хэрвээ та дахин зочилж байгаа бол иргэн давтаа морил. За тэгээд жилийн өмнө бид нэр машиныхаа яг 1 жилийн хэрэглээний талаар сэтгэлээ хуваалцж байсан. За тэгээд өнгөрсөн дахиад 1 жилийн хугацаанд бид нар дахиад 4 үйлдвэрлэлийн турш аялсныхаа дараа нэмэлт сэтгэлдлүүд за энэ хугацаанд анзаарсан зарим нэг давуу сул талуудыг нэмж хүргэхээр энэ дугаарыг бэлтгэж байгаа. За жилийн өмнө яг хийсэн 1 жилийн дугаарынхаа линкийг энэ дээд хэсэгт болон description хэсэгт бас оруулчих. Тэгэхээр тэндээс бас ороод мэдээлэлээс аваарай. Тэгээ энэ дугаар дээр тэрийг бас жоохон дэлгэрүүлээд нэмэлт мэдээлэлүүд өгч байгаа. За яг тэр дугаар дээр бас ярьж ирсэн машина бол маш их хүсч зорж авсан. Тэр ч утгаараа бас машиныг маш их хайрлаж тортож ундаг. За ер нь тэгээд машиныг ер нь бол хайрлаж торч унж байгаад бол эдлэгээ удаантай байх юм бол хүн болгон мэдж байгаа хаа. Тэгээд өнгөрсөн жил 100 болоод машинда хэд хэдэн тоноглолуудыг бас нэмж хийсэн. Тэрнээс бас үүдэж гарсан өөрчлөлтүүдийн талаараас энэ дугаар дээр нэмж ярих гээд байгаа. За тэгээд дээр нь яг ярих хэсгүүдэд доор видеон дээр таймстамп хийгээд оруулчих. Тэгэхээр яг өөрийн сонирхсан хэсгүүдээ бас тэндээс сонгоод үзээд яваарай. Forerunner сонирхтын группүүд дээр яг Forerunner-тай холбоотой маш олон асуултууд ирдэг. За тэгээд тэр дундаас зарим асуултууд бол маш их давтагдж идэг. Тэгээд хамгийн түгээмэл ирдэг асуултууд дээр тулгуурлаад өнөөдрийнхэн дугаар дээрээс мэдээлэл өгөхөөр зорьсон. За тэгээд тэр дундаас хамгийн их асуулт мэдээж энэ машин хэр хатуу юм бэ, хэр зөөлөн бэ гэдэг асуулт байдаг тийм. За ер нь Forerunner-ыг жоохон хатуу гэдэг тийм. Гэхдээ энэ чинь одоо яг юутай харьцуулах вэ гэдгээс шалтгаална. За үнэхээр Crown юм уу эсвэл гэдэг чинь 570-тай харьцуулах юм бол хатуу. Үнэхээр хатуу гэдэг нь санагдана. За гэхдээ яг ийм Бартад замын машин дундаа бол тийм хатуу бол надад санагддаггүй. Энээс хатуу машинуудаар зөндөө явж лээсэн. За 69-тэй. За эсвэл 76 ч юм уу. За тэгээ Jeep Wrangler ч юм уу. Зөндөө олон хатуу машинууд байдаг шүү дээ. Тэдэртэй асуудлууд бол ерөөсөө хатуу санагдахгүй. Яг засмаг зам дээр өөрөх мотор нь ч гэсэн өөрийгөө бол маш сайн авч явдаг учраас яг хотын хөдөлгөөнд болоо чулуун замд явж байхад бол маш гоё тийм хөнгөн бүйдэлтэй хөнгөн явдалтай юм шиг санагддаг. Яг ижил мотортой 200 Land 200 унаа явж байхад бол нэлээд лакс юм хүнд эргэлтүүдээс нэлээд хүнд санагддаг шүү дээ. За тэгвэл Forerunner бол тийм биш, илүү юм хүн яг нэг жижигхэн гэхэд хэцүү л дээ, нэг тийм өөртөө нэг таарчихсан юм гоё хөнгөн явдалтай залуу хүн шиг гэдэг шиг тийм санагддаг. Өнгөрсөн 100 бид нар яг Peders гэдэг оффроуд амарчийг сонгож тавьсан. За яг энэ амарчны талаар онцлогийн талаар бол бид нар өмнө бас тэр үед дугаар бэлтгэжсэн багтаа тэрийг бас дахиад description хэсэгт оруулчих. Тэндээс бас мэдээлэл аваарай. За тэгээд энэ амарчны хувьд бол яг тэр дугаар дээр хэлжсэн яг Бартад замд удаан хугацаанд ажиллагаа маш найдвартай гэдэг онцлогтой байсан. Тэрийг бол бидний хувьд бол маш сайн хангаж өгч чадсан гэж бодож байгаа. За яг амарчнаа тавиулчихад шууд машин аваад гараа явж байхад бол шууд нөгөө шорон зам дээр гараад баг зэргийн жижиг бартаануудыг бол нөгөө амарчин өөрөө идэн гэдэг шүү дээ. Бид дотор сууж байгаа зорчигч жолооч нарт бол ямар ч юм духгүй мэдрэмжихгүй маш гоё тухтай болгож өгсөн бол анзаарч ирсэн. За тэгээд бид нар өнөөдөр энийг ярьж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр яг бүтэн жилийн дараа яг 4 үйлдвэрлэлийн турш амарчнаа хэрэглэсний дараа энийг ярихыг зорьсон. Яагаад вэ гэхээр зуны хэрэглээ нэг өөр, өвлийн хэрэглээ нэг өөр байдаг. Өвлийн хэрэглээн дээр ялангуяа оффроуд амарчнуудын бол бас хөлтж гин гэдэг асуудлууд маш их гардаг. За тэгээ Peders-ийн хувьд бас нэг юм яг маш өндөр үнэтэй оффроуд амарчнууд байдаг. Тийм биш. Дундаж боломжийн үнэтэй. За ажиллагааны хувьд бол бас найдвартай ийм амарчин санагдсан. За яг өвлийн хэрэглээнд дээр бол бид нэр сая 1 сард Хөвсгөл аймгийн Дархтын хотхороор аялаад ирсэн. За энэ хугацаанд аялж явхад бол өвөл амарчин хөлтж байгаа мэдрэмж бол төдийлөн гараагүй. Юу вэ гэхээр за магадгүй яг ингээ шүүн маш хүүтэнд хонсны дараа өглөө босоод ирэхэд бол баг зэргийн зарцсан мэдрэмж төрж исэн. За тэр нь бол гэхдээ ямар ч төрлийн амарчинд гардаг тийм. Түүнээс биш тэр нэг жоохон явсан дараа нөгөөт нь уураад тосон жоохон халаад эхлэнгуут ингээд зүгээр болчихж байгаа. Тэгэхээр ямар ч асуудалгүй санагдаж исэн. Тэгээд хүмүүс надаас энийг бас зөндөө асууж ирсэн. Бид өвлийн хэрэглээг үзээгүйсэн болох тэр энэ дээр хариулт өгч чадахгүйсэн бол одоо бол би ингээд яг энэ өвлийн дараа бат одоо найдвартай баттаагаар хэлж чадчих юм юу гэхээр Peders бол ямар ч асуудал хүн байна.
жилийн өмнөх дугаар дээр ярихдаа бол би яг энгийн өөрийнх нь сток амарчин дээр ярьсан. Одоо бол би яг оффроуд амарчин тавьсны дараа ярьж байгаа учраас сэтгэлдүүд нь баг зэрэг өөр байгаа. За Петерсийн амарчин тавьсанаас хойш засмал зам дээр гүйцэтгэлийн хувьд бас өөрчлөлт орж байгаа тийм. Юу вэ гэхээр за яг энгийн сток амарчинтай харьцуулахад бол мэдээж хэрэг баг зэргийн хатуу болсон мэдрэмж бол байгаа. Гэхдээ энэ нь бол бүр их хатуу санагдахгүй юу гэхээр үүнээс илүү хатуу оффроуд амарчнууд бол зөндөө байдаг шүү дээ. Тэдэртэй харьцуулахад бол хамаагүй зөөлхөн. Стокоос мэдээж баг зэрэг хатуу гэсэн. За тэгээд үүнийгээ дагаад жолоодлогон дээр ямар өөрчлөлт гарч ямар давуу талууд бий болсон бэ гэхээр за машины яг автозам дээр ч гэсэн маш их цэвэтэй замууд байдаг те цэвдэгтэй зам гэдэг архангаа зам дээр маш их байдаг шүү дээ. Тиймэрхүү зам дээр бол машин өөрийгөө шидээд цэвэд идэг байсан нь бол маш сайжирч өгөөд одоо өөрийгөө маш сайн барьж өгдөг болсон гэсэн. За тэгээд надад хамгийн их таалагддаг юм нь юу вэ гэхээр яг шулуун замд явж байгаа жоохон эргэлтүүд дээр хурдтай орох үед машин нэг тал руугаа нэлээд ханардаг шүү дээ. За тэгвэл тэр ханалтыг бол бариад маш суурь сайтай тэр эргэлтээдийг маш сайн гаргаж өгсөн нь өөрөө бас яг юм аюулгүй жолоодлого талдаа бол даваа тал болсон юм шиг санагдаж байна. За гэхдээ мэдээж ингэ чинь өөрөө оффроуд амарчин дүүд чинь даацын бүрштэй. За тэгээд энэ чинь өөрөө гүйцэтгэл нь бартаа зам зориулсан учраас бас баг зэргийн тийм золиос гаргах нь бол ойлгомжтой зүйл байх гэж бодож байна. Тэгэхээр та өөрөө бас яг ямар зориулалтаар машинаа унж хэрглэж байгаа хадаад өөртөө тохирсон тэр амарчин бүршийг бас сонгож тавих шаардлагатай байна. Бидний хувьд бол бидний хэрэгцээнд бол маш сайн нийцсэн засмал зам дээр их алдагдлан гэсэн баг гэсэн үг. И бараг зарим талаараа бид нарт бол давуу талж өгсөн болж өгснөөрөө бас онцлогтой бас давуу санагдаж байгаа. За тэгтээ яг гол гүйцэтгэл нь бол бартаа зам дээр байгаа. За тэгээ бартаа зам дээр гараад ирэхээр угаасаа шал өөр мэдрэмжүүдийг бас өгч байгаа. Петерсийн амарчин дээр гарч ирсэн нэг сөрөг сэтгэл нь юу байсан бэ гэхээр хойноо нэлээ өргөөд тэгээд урталтай болох тэр юм намхан байгаад байна. Тэгээд ихэд урагшаага жоох юм налуу болцоод байна гэсэн хүмүүсийн сэтгэлүүд байсан. Бид нар тас анхандаа тийм үг санагдчихсан. Гэхдээ юу вэ гэхээр энэ машин маань өөрөө стокороо байхдаа угаасаа ийм байдаг. Ер нь л уг нь бол адилхан тэнцвэлт адилхан өргөчөд байгаа гэсэн. Гэхдээ нөгөө сток нь өөрөө угаасаа урагшаа жоохон амхан байдаг. За дээрээс нь манай машины хувьд онцлог нь юу вэ гэхээр урдаа нөгөөдийг C4 бампер гэдэг жижиг винчний суур төмөр бампер тавьчихсан. Дээрээс нь винч тавьчихсан гэсэн. Тэгэхээр урдаа бүр нэлээд хүнд юм тавьчихаар урталтаа нэлээд дараад намхан болчоод. За хойдолтой бол яг одоогийн байдлаар бол ачаа маш багтаа явж байгаа. Тэгэхээр хойдол нь бол нэлээд өндөр болсон харагдаж байгаа. Одоо яг энэ дугуй хоорондох цагийг л яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэлээд өндөр болчиход байгаа нь хойноо ачаа ихтэй ачаа ачсан байхад бол энэ жоохон сууж өгөө нэлээд тэгшэрчдэг. За ачаагүй явж байхад бол нэлээд бас ингээд ийм урагшаага налчсан юм шиг харагдаад байдаг. За энэ зууны хийх ажлуудын бас нэг юмд нь энийг бас тэнцвэрлэх үү гэсэн бас бодол байгаа. Юу гэх ягаад гэхээр гол нь уртлынхын дугуйг бас ер нь бол дөрөв дугуйгаа солих гэж байгаа. Солихдоо дугуйныхаа харьцмыг жоохон нэмээд нэг шат ахиулаад соличих гэж бодохоор уртлоос жоохон өндөрлж тэр зайг нь бас гаргаж өгөх санаатай байгаа. Тэгэхээр тэгсэн дараа бас нэг өөр болох байх. Дараагийн ирдэг түгээмэл асуултууд юу вэ гэхээр монголчууд ер нь байнга асуудаг штеп. Энэ машин ер нь хэр иддэм бэ гэдэг те. За өмнөх бас яг жилийн өмнөх дугаар дээр ярьжсэн. Энэ машин чи өөрөө 200 за одоо бүр 300 дээр ч тавьж байгаа 4.0 мотортой ийм машин байгаа. 4.0 тэгээ араа зөвхөн урагшаа тавхан араатай ийм машин байгаа. Тэгэхээр энэ мотор маань бол идэнэ. Юу гэхээр мэдээж хэрэг монголчуудын хүсэж байгаа шиг Prius машин шиг иддэг те 200 шиг явдаг тийм машин бол байхгүй. Тэгэхээр энэ машины хувьд бол 4000 мотор бол эдэлтийн хувьд бол баг зэргийн эдэлттэй. 200-ийн 4000-тай харьцуулахад би энэ хөнгөн учраас эдэлтэнд арай бага. За ийм байгаа. За тэгэд энийг бол бид нар аялын турш бол явж явах хугацаанд л үзсэн. За эхнэр битээр хоёулахнаа ачаа багтай тэгээ шулуун зам их яваад за тэгээ хүн амтан багтаа үед явж байхад бол шулуунда 12 литр идчихсэн 112 идчихсэн тий. Тэр бол битээр хамгийн бага идсэн тохиолдол бол тэр байсан. За бусдаар бол өнгөрсөн зууны аялал дээр бол гэр бүлээр аялаа дээрээс нь шавар устай замаар яваад уул хадаар яваад маш их бартаатай замуудаар яваад ирсэн аялал дээр бол 14-5 идсэн тохиолдол байгаа. За яг өнгөрсөн өвлийн аялал дээр 1 сард хийсэн аялал дээр бол хамгийн сүүл тооцоод за тэр аялал маань 2600 гаруй км явсан байлээ. За эндээс дундчлаад яг бүх залтыг нь 0 ч хөдөлсөн. Тэг яг эндээс дундчлаад харахад бол 16.5 орчим идсэн байлээ. За энэ бол яг иймэрхүү том мотортой дунд даврын юм джип машин те SUV англи машины хувьд бол харьцангуй боломжийн идэлт гэж болоо үзэж байгаа. За тэгвэл мэдээж жижиг тэрэгтэй бол харьцуулах хэрэггүй байна. За гэхдээ тийм мэдээж хэрэг ийм том мотортой машиныг манай хотын Улаанбаатар хотын төвчэнд хэрэг унаа явж байгаа бол идэлт нь бол
бүргшөөл нэмэгдэнэ гэсэн үг. Саяны миний ярьж байгаа нь бол бартаа зам, шулуун замын холимог хэрэглэн дээр үндэслэж ярьж байгаа ч тийм. Яг одоо хэрэглэнд нөгөөд нэг 2-3 цаг төвж явах юм бол эдэлт чинь тэгэл 20 литрээс даваа гарч байгаа хта. Гэтэ тэрний заалтыг тооцоход их хэцүү. Зүгээр л нормалдаа цоцол байна гэсэн үг шүү дээ. За тэгээ автомашин сонирхтны хувьд бол маш их асуудаг зүйл юу вэ гэхээр сэлбэг олдсон нь ер нь хэр байдаг юм бэ гэдэг тийм. За тэгээд яг энэ машин маань өөрөө Америкийн зах зээл дээр гардаг. Тийм болохоор Монголд бас төдийлөн танил болоогүй. Тэгэхээр нөгөө сэлбэг олдс баг болоо гэсэн асуудлууд их санагдаад юм шиг байгаа. Гэхдээ энэ машины маань үндсэн суур бүтцэн болохоор Land Cruiser Prado 150 гэдэг. Тэр загвартай бол доод суур нь бол адилхан. Тэгэхээр явах үед ангийн сэлбэгүүд бол Prado 150-ийн сэлбэгүүд таардаг. За мотор нь бол түрүүн хэлсэн 200 одоо бүр 300-д тарьж байгаа 1GR гэдэг мотор байгаа. Урагшаа 5 хараатай. Энэ мотор хороотны хувьд бол бас яг Toyota-г маш олон загвар дээр ашигладаг. Олон жилийн турш ашиглаж байгаа учраас за мотор хороотон дээр сэлбэг бол олд сайтай байгаа гэсэн үг. За харин машины кузов бидний хийсэн тоноглолтын тал дээр бол хэд хэдэн газрууд бол сүүлийн үед гараад ирчихсэн байгаа. Бид нар яг энд хийсэн тоноглолт бол бүгднийг аялагч 4 үрч 4 гэдэг газар хийлгсэн. Тухайн газар манаас яг оффроуд машинууд зориулсан тоноглолт нэмэлт тоноглолтыг борлуулдаг суйрлуулж өгдөг газар байгаа. За бид энэчээс харагдаж байгаа ачаа, сноркл одоо юу гэдэг чинь саравч те. За тэгээд энэ гэрэл уртлын гүпер гэдэг бүх юмнуудыг аялагчдаар хийлгэжсэн. За үүнтэй адилхан бас Date гэдэг бас Date Forerunner гэдэг бас тоноглолын газрууд бас байгаа. За гэх мэтлэнгээр ер нь бол ийм хөө нэмэлт тоноглолууд их орж ирдэг газрууд хэдэд болчихсон учраас санаа зовх хэрэггүй баха. За одоо тэгвэл зарим нэг асуудлуудын талаар ярилцъя те. За машин маань бол маш найдвартай гэдгээр алдартай машин. За энэ бол яг Америкийн хэрэглэн дээр бол тэрийг нь бол зөндөө магтж ярьдаг. За тэгээд Toyota-гийн машин өөрөө хэр найдвартай гэдгийг надад хэлж мэдж байгаа. Гэхдээ бас нэг гардаг ганц хоёр нэг асуудлууд байна. Тэгээд тэр нь бас түгээмэл санагдсан асуудал учраас та бүхэнд бас мэдээлэл өгье те. За нэгдүгээрт бол бид нар яг машин дээр Nikon юмыг яг 2 жилийн хугацаанд ч тийм Nikon юмыг эвдрээд гэх юм уу яг солиулсан. Тэрний юу гэсэн бэ гэхээр за урд яг жолооч таллын 5 болон цаана байдаг юм савхан шарик гэдэг. Савхан шариктай нэг юм түлхүү. Тэрийг нь солиулсан. Энэс болж ямар асуудал гарсан бэ гэхээр яг дөрөвтөө хийгээгүй те хүнд юу мостондоо хийгээгүй явж явах үед нэг юм хөнгөнөөд ирсэн нэг тийм дуу гараадсан. Тэгээ тэр нь ямар учиртай юм бэ гэж судлаад байсан чинь бас яг Forerunner болон Tacoma-дэр нэлийн түгээмэл гардаг. Илгээний хугацаанд түгээмэл гардаг юм билээ. Асуудал байсан байлээ. За тэгээ тэрийг нь CV bushing, за needle bearing replacement гэдэргээд хайх юм бол ер нь гараад ирнэ. За тэрийг бол яг энэ Forerunner сонирхчд бол бөөнөр нийлж байгаадаас хэд хэдэн хүмүүсээс хамтаа солиулжсэн болох төр би түгээмлийн болгоомжтойд бас мэдээлэл өгч байгаа. За дараагийн нэг асуудал биднэрт тулгарсан бас хүмүүстэй анзаарсан юм юу гэхээр энэ хойд хаалганы төвжээ одоо. Хойд хаалганы төвжээ ингээд нөгөө Монголын замч их хуурай тэгээд дээрсэн шороо ихтэй учраас яг шороотой замаар явсан дараа төвжэн дээр бас жоохон гацалтууд үүсээд исэн. Тэгээд нөгөөтгөө төвжээ маань тайлагдахгүй эсвэл онгооч хороо хаагдахгүй гэдэг тийм их асуудлууд бас хэд хэдэн машиндээ гарч байгааг анзаарсан бид нар дээр бас нэг тулгарсан болох дээр тэрийг бас дурдчихъя гэж бодсон. Гэхдээ үүнийг бол зас гарах нь бол мэдээж селфийн хувьд бол бусад машин дээр бол байдаг учраас энийг солиод тавихад асуудалгүй. За мөн арчилгааны хувьд бол тэр тоос шороог нь цэвэрлээд дослоод явхад бол асуудалгүй юм шиг санагдсан. За яг ижил шалтгаанаар хойтлын цонх маань бас яг доошо буудаг цонхтой тий машины маань өөрийнх нь онцлог. Гэхдээ бас энэ жиргэвч ирзэнүүд маань муудснаас болоод за энэ завсар шороо тоос орох тий за мөн ус орж гэдэг ч юм уу доторх мотор болон энэ цонхны моторуудыг эвдснээс болоод цонх маань ингээд буухгүй ч юм уу эсвэл буучаад хаагдахгүй гацах юм тохиолдлууд бас хэд хэдэн машин дээр гарсан байлээ. Тэгээд тэр бас л жоохон цэвэрлэгээ арчилгаатай байхад бол шийдэж болохоор жижиг асуудал учраас санагдсан. За тэгээд өөр хүмүүс дээр гарсан гэж би сонссон бид нар дээр тохиолдог болох тэр ямарыг нь хэлж мэдэхгүй байна. Яг өрүүлийн аппаратын дээр бас асуудлууд гараад байна гэсэн хэд хэдэн сэтгэлүүд байлээ. Тэгээд мэдээж өрүүлийн аппарат солилно эсвэл засвар хийлгэх газрууд бас гадуур мессер байсан. Тэгэхээр бид нар бас яг бүрэн өөрсдөө тулгарч үзэг болох тэр бас хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр тийм бас асуудал байдаг юм байлээ гэдгийг санаад авах зүгээр байна. За Forerunner-ийн хувьд бол үндсэн болоод хойно хөтлөгчтэй. За тэгээд 4 wheel drive гэж ярьдаг те. Мостондоо залгаж ийж 4 дугаараа хөтлөнө гэсэн үг. За тэгэхээр яг хойно хөтлөгчтэйгийн нэг сөрөг тал гэх юм уу юм нь юу вэ гэхээр за шорон зам дээр за ялангуяа застай гулгаатай зам дээр явж хахад хойдлынхан өгсөө хаях гад байдаг хандлагатай байдаг.
За мостондоо хийхдээ энэ чинь шууд өөрөө урд хойд дүнхлэхэд тэнцүү хуваарлаад хийждэг нэгсэн нөгөө төвийн төвжигч хийж ярьдаг штеп. Тэрэн шиг зүгээр хоорондоо төвжөөтэй тэгж ажилтдаг гэсэн. Тэгэхээр шорон замд орсон үедээ болов шууд яг өөрийнх нь хэрэглэнэ шалтгаалаад дөрөвтөө залах хэрэгтэй гэсэн. Одоо бидний хувьд бол яг ийшээ жоохон уул өгсөд шорон зам руу ороо явж байгаа. Зам нь нэлийн гөлөөн байгаа учраас одоо дөрөвтөө залах нь гэсэн. Дөрөвтөө залахтай хүмүүсийн бас маш их асуудаг. Яг хизээ залах тийм яа залах хэрэгтэй ингэж бас зарим хүмүүс асуусан байдаг те. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр мостонд залах нь хүндрүүлнэ гэдэг хоёр өөр юм яриад байгаа шүү дээ. Нэг нь юу гэхээр H4 эсвэл 4H гэж ярьдаг те. High 4 гэсэн. Нөгөөт нь болохоор low 4 гэдэг илүү хүндрүүлэгчтэй залах гэсэн. За high 4-т залахтаа бол яг байгаа энд байгаа ишчака зүгээр шууд өөрлөгөө татаал явчих явцтай ингээд 4-т залах чинь гэсэн үг. 4-т залгаад л энэ дээр нь өөр дээр нь 4-т залгасан гэдэг гэрэл насчих байгаа гэсэн. За аримчи бол арай ороогүй байгаа. За энэ ингээд залгацсан үед бол өөрөө ногоон гэрэл нь яг тогтмол асаа авчиж байгаа гэсэн. За 4-т залгаснаас хойшод бол урд хойд тэнхлэх рүүгээ яг тэнцүү 50% хүчээ хуваарлаад 4 дугаараа хөтлөд явж байгаа гэсэн. За энэ нөгөө full time-аас ялгаатай онцлог нь тэр full time-тай машин болвол хойноо одоо 60% урдаа 40% гэдэг ч юм уу ялгаатай хуваарлалт өгдөг учраас төвийн төвжигчээрээ тэр хувийг нь тэнцүүлж идэг гэсэн үг. За high 4 гэдэг 4-т залгачихсан байгаа. Гэхдээ энэ дэр нэг юм анхаармаар юм юу гэдэг вэ гэхээр яг 4-т залгachингууд шууд бүх нь болчихж байгаа гэсэн үг биш. За хэрвээ шавартай, цастай, илстэй ч юм уу те хүч алдах эрсдэлтэй газруудаар явж байгаа бол шарвалтын системийг салгах шаардлагатай байдаг. Яг гэхдээ нөгөө шарвалтын систем чи өөрөө гулгаан дээр дугуй хийрэх үед нь тэрийг нь зогсоох маягаар одоо барьцлах чадрыг нэмэгдүүлж идэг бол эсрэгээрээ цас, шавард нь элсийг бид нар дайрч гаргаж хахад нөгөөтгөө систем маань ажиллаад дугуй хийргэлээ гэж үзээд өвчийг нь зогсоосноор суух эрсдлийг бий болгодог. Тэгэхээр эндээс яах ёстой вэ гэхээр яг ялангуяа яг юм шорон зам дээр яваад зөвхөн H4-тэй залгацсан, high 4-тэй залгацсан явж байгаа бол шарвалтын системийг заавал унтраах хэрэгтэй. Нэг дарангууд энэ чинь traction off гэж бичиж гараад ирдэг. За энийг удаан дарж иж за нэг дараа traction off. За энийг удаан ингээд дарсныхаа үндсэн дээр traction off-оос гадна хажууд нь бас яг шарвалтын off гэдэг тэмдэглээ гарч ирж байгаа. За ингэж гарч ирснээр яг шарвалтын систем бүрэн унтарлаа гэсэн үг. За L4-тэй залгасан үед бол энэ өөр автоматар унтардаг. H4-ийг залгасан бол энийг заавал бас дарж ингэж унтрааж авах шаардлагатай байдаг. Бас L4-тэй яаж хийх вэ гэдэг асуулт байдаг те. За тэрнээс өмнө бас нэг юм харуулъя. Энэ машины урд нарны хаалтан дээр нэг юм caution гэдэг юм анхааруулах бичгтэй сануулгах юмнууд байдаг. За энэ дээр юу бичиж өгсөн байдаг вэ гэхээр машина яг түрүүний ярьжсэн. H4-тэй залгахад яах юм, тэрэн дээр юу анхаарах юм, L4-тэй залгахад яах юм, юу анхаарах юм бэ гэдэг заалтуудыг бичиж өгсөн байдаг. Жишээлбэл энэ дээр зааж өгснөөрөө H4-тэй залгасан бол 80 км/цагийн урдаас дээш явахгүй байхыг зөвлөдөг. Яг 80 км болон түүнээс доош барьж явах хэрэгтэй. За тэгээд мэдээж бас яг H4-тэй залангуут нөгөө мостны гэрэл маань анивчж байгаа бол яг тэр маань тогтмол асчиж нөгөөх маань холбогдлоо гэсэн юмыг илэрхийлнэ гэдэг нэмийг бас энэ бичсэн байна. За дараагийнх нь юу вэ гэхээр L4-тэй залгахдаа яах вэ гэсэн. L4-т буюу low 4 монголчууд хүндрүүлэгчэндээ залгах гэж байдаг тийм. Хүндрүүлэгчэндээ залгахын тулд машин заавал яг бүрэн зогсолт хийгээд энэ дээрээ тавьчихсан байх хэрэгтэй. За ингэснийхаа дараа нөгөө ирчак юм эсвэл эргүүл дээр ноб байдаг юм те тэрийгэ залгаж L4 рүү оруулна гэсэн үг. За тэрийг нь оруулаад энэ дээр ингээд бичсэн мэт. Тэгэхээр та бүхэн бас энийг бас уншаад хараад үзэх хэрэгтэй. За тэгээд энэ чинь мөн шарвалтын системийн талаар ингээд бусад юмнуудын талаар бас байдаг шүү. Энийг бас анхаарал уншаад хараад үзээрэй. За тэгэхээр L4-тэй одоо залгаад үзье те. Ямар ч ихний ээлж нь машин бол яг бүрэн зогсчихсон, би энэ дээрээ тавьчихсан тормостер гიშгэ байж байгаа. За тэгээд одоо энэ ирчака бол цааш нь түлхээд энэ тэгээд урагшаага L4 рүү нь оруулж байгаа гэсэн. L4 рүү орох дээр энэ чинь for low гэсэн бичиг гараад ирж байгаа. За ингэснээр яг хүндрүүлэгчэндээ бүрэн орсон гэсэн үг. За тэгээд L4 буюу хүндрүүлэгчэндээ яг хизээ залгах юм бэ, ямар үед ашиглах юм бэ гэдэг асуулт бол маш их байдаг. Тэр нь юу вэ гэхээр миний хувьд бол за миний өвчлөлт ер нь хүмүүсийн хувьд ашигладаг хамгийн их түгээмэл юмнууд нь юу вэ гэхээр за маш их нухчаатай, одоо хаач чулуу ихтэй, машин угаасаа удаан явдаг те. Тэр үед бол L4-ийг залгаад L4-ийг залснаар ямар давуу талууд бий болох вэ гэхээр машины нөгөө арааны яг мушгилтын хүчийг нэмэгдүүлж өгдөг. Дээрээс нь яг L4-тэй залсан дараа бол машина удаан явж байгаа учраас илүү контролтой машина удирдах явахд илүү амар болж өгдөг. За яг өксөр зам дээр илүү хурд багтаагаар нухчаанд давж гарах. За эсвэл яг машин доошоо уруудах гэж байгаа үед хүндрүүлчэндээ залгаад за араагаа нэгдүгээр араанд нь хийгээд уруудуулахад нөгөө торомс гიშгхгүйгээр
уруудуулах боломжтой. Тэр нь ямар давуу талыг бий болгож байгаа бэ гэхээр торомсны аппарат одоо уруу зам дээр удаан торомсны аппарат одоо торомс гიშгэж явснараа халалт үүсээ торомсны аппарат ажиллагааг алдагдах тэр рискүүдийг бууруулж өгч идэг тийм давуу талтай гэсэн үг. За тэгээд L4-үүдээ хийсэн тохиолдолд ер нь гайгуудаа ер нь бол L4 бол ашиглаад яваад байхад 40 км цаг доторх хурдтай явж байгаа үед бол L4-ороо бол явж болдог. Хүмүүс болох тэр нөгөө хэтэрхийг хаацлаад байна гэдэг үднээс буулгачаад байдаг. Тэгээд машин зам яг явж байгаа хэрвээ бартаатай зам дээр явж байгаа бол зарим тохиолдолд тэргээс салахгүйгээр 40 км цаг хүртэлх хурд аваад явах боломжтой байдаг учраас L4-ийг бол ашиглаад явал их зүгээр. За тэгээд мостыг ер нь бол нөгөө яг зөвхөн хотын хэрэглээ өндөртэй яг бартаа зам шороонд явдаг хүмүүс яг мостыг ашиглахгүй маш хууддаг. Тэгснээрээ бас мост ашиглахгүй байгаа нь өөрөө тэр мост хүндрүүлэгчээ бас эвдэх тохиолдол бий болдог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө араашууд нь ирэхгүй ингээ байгаад тах тэр маань гацалтууд үүсдэг. За хэрвээ тоошороо орсон бол тэр араашуудыг эвдэхэд хүрээдэг. За тэгвэл та хэрвээ ингээд хөдөө замд явдаггүй ч гэсэн хаяа нэг сартаа нэг болж үйл сартаа нэг за болохгүй байхад 3 сартаа нэг удаа ч юм уу H4, L4 айл айланд нь залгаад ойр зуур ингээд яваад нөгөө араашуудыг эргүүлээд те тослохог ингээ хийгээд байвал их зүгээр гэсэн. Тэгээд мэдээж хэрэг энэ юуныхаа хүндрэлгчнүүдийнхаа бүх тослохоо нь яг хангагдсан байна уугүй юу гэдгээ бас аялалд гарахаас өмнө бас заавал шалгаж үзэж байгаа юм. За одоо бол яг L4-тэй залгацсан хүндрэлгчэндээ хийцээ явж гин гэсэн үг. Одоо би өөрөө торомсон дээр гიშгэхгүй, хаазан дээр гიშгэхгүй. За энэ зам бол яг их огцон уруу биш. Гэхдээ бас тодорхой хэмжээнд уруу дээрээс нь ухчаатай. За тэгээд цастай зам байгаа болохоор нэлээд бас гулгай ихтэй гэсэн. Гулгайтай зам дээр торомслох дээр машин илүү их болоод тий. Тэгэхээр торомс гიშгхгүйгээр өөрийг нь араагаар нэгсэндээ хүндрүүлээд хурдыг нь удаашруулж бариад за тэгээд энэ ухчаатай зам эргэлтүүд байгаа учраас тэрэн дээр нь машинаа өөрөө яг жолоодлохын тааруулаад явж байгаа гэсэн. За энэ яг TRT манайх шиг энэ TRT trail загвар дээр DAC гэдэг downhill assist control гэдэг систем байдаггүй. Тэрний орон crawl control ашиглаж болдог. За тэгэхээр тэр системүүдийг ашиглахгүйгээр нэгсэндээ машинаа хүндрүүлэгчэнд нь залгаад өөрийнх нь араагаар нь би яг одоо яг механик руу шилжүүлж байгаа нэгдүгээр араан дээр нь тавьчихсан. Нэгдүгээр араан дээр нь өөрийнх нь мотороор нь нөгөө торомсно гэж бас монголчууд ярьдаг шүү дээ. Яг тиймэрхүү аргаар ингээд уруудж байгаа үед машинаа контролтойгоор юм уруудуулах боломжийг олгож байгаа гэсэн. За тэгээ жоохон тэгшэрсэн болвол би 2 дугаар араар нь шилжүүлээд хурдыг жоох ахуулаад удахгүй одоо энэ урд харагдаж байгаа дахиад нухчаатай зам руу ороод ирэх дээр нь би нөгөө араага нэгдүгээр харамд нь хийгээд машиных нь өөрийнх нь хүчээр нь машинаа удаашруулад торомслох маягтай. Тэгэхгүй бол яг иймэрхүү замд яг огцом торомс гიშгэх юм бол машин өөрөө шууд гулгаад замаасаа гарах ч юм уу тэр эслүүд бий болдог бол яг иймэрхүү байдлаар хүндрүүлж өгснөөрөө машинаа контролтойгоор яг юм огцом уруу газрууд дээр бол буухад илүү их амар болдог. Энэ нь өөрөө машины яг юуны торомсны системд ачаалт өгөхгүй торомсны систем халахгүй байх юм боломжууд одоо тийм давуу талуудыг бий болгож идэг л гэсэн үг. Тэгээ эн чинь өөрөө яг юм мостой хүндрүүлэгчтэй юм том машинуудын бас том давуу талуудын нэг шүү дээ. За тэгээ угаасаа яг ингээ хүндрүүлэгчтэндээ залгацсан явж байгаа учраас машины яг юм мотор бол илүү хэрэгж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр жоох мотор нь орилж байгаа юм шиг санагдана. Тэгээд энээс нь бас хүмүүс санаа зовоод идэв юм шиг үлээ. Энэ дээр бас санаа зовох байхгүй л гэсэн санаа. Хүндрүүлэгчтэндээ залгацсан угаасаа энэ чинь машиныхаа хийх системд нь хийгээл явж байгаа гэсэн үг. За одоо бол ингээ нэгдүгээр арааг нь хийгээ явж байхад бол маш айжуухан, маш бага хурдаар ингээд машиныг өөрөөр нь уруудуулах боломжийг олгож байгаа. За одоо яг энэ хэсэг дээр бол яг ийм илүү жоохон нухчаатай, эргэлттэй, тэгээ цастай гулгаатай зам харагдаж байна. Энэ дээр бол яг хүндрүүлэгчтэндээ залгаад нэгдүгээр аранд нь хийчихсэн 5 км цагийн хурдыг машин өөрөө бариад ингээд айжуухан хурдаар ямар нэгэн гулгаа шарвалт байхгүйгээр өөрөөр нь буулгаж ирж байгаа. За түрүүн хэлсэн тэгээд L4 буюу яг хүндрүүлэгчтэндээ залгаж явхад заавал эхлээд машин бүрэн зогсолт хийгээд ингээд араагаа салгацсан байж байгаад тэгээ хийдэг болох дээр хүмүүс нөгөө суухаас өмнө хийхээ мартчихад идэв. Тэгээд янз бүрийн юм руу ингээ орсныхан дараа нөгөө юмудаа хийх гээд оролдоод эхэлдэг те. Тэгэхээр машин замаа явж байгаа замаа харж хагаад за ер нь болж игэл яг өөрөө харж байгаа. За энэ дээр бол би ихтгэж шиг хийцэн дээр юм байна гэж бодоод юм бол өмнө урьдчилаад хүндрүүлэгч араа юмудаа залгаад явчихсан илүү зүгээр
Яг энэ дээр бол нөх амар сүртэй ингэж хийгээд авах шаардлагатай зам биш ч гэсэн энэ дээр гулгаатай байгаа учраас би магадгүй ээж төрөвтэй ээж нь жоохон хурдтай явж байгаа юм бол нэг хүчтэй торомсонд машин гулгаад замаасаа гарч хагаас эрсдэл бий болно шүү дээ. Тэрнээс сэргийлэх үүднээс өөрсдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс энэ юмнууд бол эртхэн шиг залгаад тэрийг хизээ хаан залах вэ гэдгийг мэддэг болсон байхад их зүгээр санагдав. Тэгээд хитрхээ нүгүүд нэг юм залгачаар л энийг заавал нэг юм суусныхан дараа ч юм уу залгаад хамаг юм оролдохоос илүүгээр суухаас өмнө арга хэмжээний дөөрөө авч чаддаг мэддэг байвал их зүгээр. За тэгээд машин маань өөрөө автоматтай дээдэр хийгээ явж байгаа. Автомат гэсэн давхраас ингээд механикаар арааг нь барьж болдог. Хуучин бол яг ээл гэсний дараа 1 2 дугаар араан дээр барьдаг байсан бол одоо ингээд би хойшлуулаад одоо 1 дугаар араан дээр барьж чинь 2 дугаар араан руу оруулахад урагш нэг буцаага 1 рүү оруулахад хойш нэг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар дээшээгээ ингээд 3 4 дугаар аруулж гэсэн оруулах боломжтой. Тэгэхээр нөгөө машина зөвхөн ингээд автомат гээд энийг нь хайчих хэрэггүй. Автомат ч гэсэн бас яг иймэрхүү байдлаар механикаар хаагаас солиод ашиглах боломжтой байдаг. За хүмүүс бол яг трейл болон TRD загвар дээр байдаг энэ удирдлуудын талаар маш их асуужсэн. Өмнөх дугаар дээр би өгнө бол энэ талаар бас тавчхан мэдээлэл өгчээсэн. Тэгээд нэмээд бас мэдээлэл өгчээ те. Энэ эдгээрийг ашиглахад бол өөр бас тохиргоотой байдаг. Юу гэхээр L4-д залсан тохиолдолд бүгднийг ашиглаж болно. За H4-дээр байхад бол crawl болохгүй. Дээрээс нь энэ энтлийнхэн удирдлагын дотор MTS буюу multi-train select гэж байгаа. Энийг on болгоод зөвхөн эхний горим дээр нь H4 дээр ашиглаж болно. Дараагийн горим дээр ашиглахын тулд заавал L4-тэй залгасан байх шаардлагатай гэсэн үг. Одоо би L4-тэй залгасан байгаа болохоор энэ горимуд дээр 50 ашиглаж авчна гэсэн үг. За эдгээр нь бүгд өөр тохиолдолтой гэсэн үг. Хамгийн ихнийх нь бол mud, sand, dirt буюу яг шорон зам, шавартай, элстэй зам дээр ашиглахад тохирсон. За хоёр дахь дээр нь тавих юм бол хоёр дахь нь loose rock буюу суул юм шороо шул чулуутай юм харихтай зам дээр ашигладаг. Илүү өксөр зам дээр илүү их тохиромжтой байдаг. За тэрийн дараагийнх нь болохоор могул буюу манахаар бол одоо нухчаатай зам дээр гэсэн үг. Тэрэн дээр ашиглахад илүү тохиромжтой. За хамгийн сүүлийнх нь болохоор яг rock буюу яг юм том хаач чулуутай зам дээр ашиглана гэсэн үг. Эдгээр дээр яагаад ингэ зөвхөн L4 дээр ашиглаж байгаа юм бэ гэхдээ түрүүний миний ярьж байсан яг L4 дээр залгацсан байхад машин маань илүү юм контрол сайттай удирдахад илүү хялбар дээрээс нь муших хүч сайтай учраас илүү хүчтэй байдаг учраас удаанаар нөгөө хаач чулуун өндөр том чулуунууд нь одоо хаттай замуудаар явхад илүү амар болгож өгдөг гэсэн. Тэгээ ерөөдөө машин ч нөгөө автоматаар өөрт чинь туслаад явнаа л гэсэн санаатай. За тэгээд энийг одоо би энэ дээр залгачаад хийцэн байна. Тэгээд дээр хийн 30 шууд өөрөө ингээ автоматар ашиглаад явнаа гэсэн үг. За crawl control-ыг болох дээр за энийг унтраач. Crawl control-ыг ямар үед ашигладаг юм бэ гэхээр бас адилхан L4-тэй залгачихсан. Тэгээд дээрээ хийцэн байхдаа дарангууд on болоод хянах самбар дээр бас яг crawl control-ын энэ дээр байгаа шиг ижлэн зураг гараад ирчихнэ. За тэгээд тэрнийх нь хүчийг нь энэчнээс нь тааруулна гэсэн үг. За энийг бол яг элсэн цуусан байхад ашиглаад гарч ирсэн тохиолдлууд видеонууд байдаг. За шавартаас суугаад ашиглаж ирсэн гэдэг. Тэгтээ би бол яг тэрийг дурч үзээгүй элсэнд бол үзчихсэн. За энийг яах вэ гэхээр энтлийнх нь хамгийн ихнийх нь баг хурд тэгээд дээш тусмаа их хурд гэсэн. Хамгийн баг хурд нь баг 1 км цаг хүрэхгүй хурдтайгаар явахыг хянж өгдөг. Дээш тусмаа за эм дээр голынхын хэмжээнд бол нэг 3 км цагийн хурдтайгаар явах болов уу гэж бодож чинь. За тэгээд энэ дээр хийчихсэн байх үедээ бол хааз тоормсыг айл юм гიშгүүгээр ашиглана л гэсэн. За одоо би ингээд дээдээ хийчихсэн crawl control-а голынхын хэмжээнд тавьчихсан. Гэтэ одоо бол би яг шулуун зам дээр жишгэн зам дээр байна. Гэтэ яаж ажиллахыг нь үзэн хараалаа тий. Одоо ингээд би ингээд хэд машин хурдлах гэдэг бол машин өөрөө ингээд машина зогсоогоод байгаа гэсэн. Би энэ чи хааз гიშгэхгүй, тоормс гიშгэхгүй энэ хурдыг нь машин өөрөө хянаад ингээд харуулж байгаа гэсэн crawl control нь. За би энэ хурдыг нэг багасгангууд машин одоо шууд удаашраад одоо ингээд энэс илүү хурдлахгүйгээр яг энэ хэмжээгээ бариад хаазыг тааруулаад энэ дээр бол 1 км цаг гэж байна. За би өшөө нэмээд 4 дээр нь 50-гаад одоо 2-3 км цагийн хурдыг бариад ингээд за энийг дуурч байгаа энэ чимээ бол crawl control нь машина өөрийг нь тоормслуулаад барьж өгч байгаа гэсэн санаа. За тэгээ зогсоохоо хүсвэл шууд тоормсон дээр гიშгээд зогсноо гэсэн. Тэгээ буцаагаад энэ дээр нь дараад унтраачихна. Ийм хэлбархан. За дараагийнх нь энэ дээр харагдаж байгаа юмнууд бол за traction off-ыг бол түрүүн хэлсэндээ traction off. За A-track систем нь болох дээр өөрөө дугуй хий эргэж байгаа дугуйны хүчийг нь дугуй газартай барьцалсан байгаа дугуй руу хүчийг нь шилжүүлэх зарчмаар ажилладаг team систем гэсэн. Энэ системийг бол цас шаварт бол ашиглахгүй. Энийг зөвхөн одоо
нухчаатай замд нэг дугуй газаас хөндөрөөд хийргэж байгаа үед ашигладаг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ яг уулын өгсөөр уруу яг тийм ерөөд ихэвчлэн өгсөөр зам дээр тэг дугуй нэгтлэн хөндөрөөд хийргэх тийм магадaltaй зам дээр бол энийг дараад асаагаад шууд явхад ер нь их зүгээр байдаг. За тэгэхээр A-track-ийг за буцаагаад би H4 дээр нь хийчлээ. Энэ дээр A-track-ийг дарахаар уус ингээ асахгүй. Хянах самбар дээр үуч асахгүй байгаа. За энийг L4 дээрээ хийж A-track-ийг дарах юм бол A-track гэсэн систем нөөрэ асчна гэсэн үг. Тэгээд түрүүний traction off нь унтраад яг A-track нь яг энэ A-track систем нь ажиллаад тэгээд тэр нухчаатай зам дээр нухчааг давхад илүү тусалж өгч байгаа гэсэн үг. За A-track-ийн оронд бас нэг ашиглах боломжтой юм юу гэхээр trail болон TRT загварууд дээр байдаг энэ хойд дифференциал төвчгч гэж байгаа. Хойд дифференциалыг төвчнэ гэдэг ойлголтыг бол ер нь бол оффроуд машин сонирхогч ер нь бүгд мэдж байгаа. Тэгэхээр дифференциал төвчнө гэдэг маань энэ маань өөрөө энэ машины хамгийн том чадвар одоо нөгөө тулах чадрын хамгийн их өндөр нэмэгдүүлдэг боломж нь гэсэн үг. Ялангуяа тийм дугуй хөндөрсөн үед бол тэр хөндөрсөн хойдлын дугуй бол ихий ирэхгүй нөгөө дугуйтайгаа хамтдаа л иргэнэ гэсэн үг. Яг хойдлын хоёр дугуй зэрэг ирэх боломжтой. Нэг нь сул байсан ч гэсэн нөгөө дугуйтай хамт зэрэг ирдэг учраас нухчаатай замд ялангуяа маш их ашиглахад хялбар болгож өгдөг. За тэгээд энийг бол яг адилхан L4-т л хийсэн тохиолдолд ашиглана гэсэн. За энийг одоо эхлээд дараад үзнэ. Тэнгууд шууд бас орчдоггүй. Энэ Toyota-гийн нэг сул тал нь байдаг. Дифференциал төвчч чинь шууд ингээ асангуудаа шууд ордоггүй нэг тохиолдол байдаг. Одоо яг энэ хян самбар дээр хавьж байгаа анивчаад байгаа. За энийг хоошоо юм урагшаа явуулж агаад өөрөө төвчгчдэд ордог. Тийм болох дээр юм руу орохоос өмнө аль болох энийг залгаад асаачаад оруулах зүгээр. За одоо минийх дээр бол анивчиж байна. Би одоо зүгээр жоохон хоошоо ухраад үзье. Тэгээ жоохон яваад эхлэнгуут өөрөө энэ төвчгдэх хэвээр. За одоо ингээд орчингуудаа энэ маань ингээд улаан гэрэл маань анивчгаа болчихж байгаа гэсэн. Энэ үед бол хойтлын дифференциал төвчгч маань яг орцсон байна гэсэн. За энэ үед хойтлын хоёр дугуй зэрэг эргэж байгаа. Тэгэхээр энийг бол хурдтай явахад ашиглах хэрэггүй. За мөн байнга ашиглах хэсгүй. Энийг аль болох удаан явж явах түрүүний ярьж ирсэн яг тийм яг хэрэгцээтэй бартаатай үедээ өмнө нь хийчихэд ашиглаад буцаагаад унтраана гэсэн. Унтраахтаа бол амархан ерөөсөд товчоо дараад дахиад нөгөөх нь анивчиж агаад өөрөө унтарчна. Ингээс алчихна гэсэн. За ингээд дурлаж авсан Forerunner машинтайгаа ингээ 2 жилийн дараах ревю та бүхэнтэй хуваалцлаа. Тэгээд та бүхэнд бас нэмэлт өөр асуултууд байвал комментсэд бичиж ирүүлээрэй. Бид нар өөрийнхөө дадлага дурсах тэр үндэслээд аль болох чадлаараа хариулаад явахыг хичээнэ. За тэгээд энэ өнгөрсөн жил бас бид нар дугаараа хийчгээд нэмэлт тоноглуудаа хийсэн. Энэ удаа бид нар хийсэн тоноглуудын талаар ярьлаа. За энэ 100 ч гэсэн бас бид нар хэд хэдэн зүйлүүдийг нэмж хийхээр төлөвлөсөн байгаа. Тэр дугааруудыг бас та бүхэнд удахгүй хүргэнэ. Тэгээд та бүхэн subscribe хийж амжиг бол subscribe хийгээд хонхын нэтгэжүүлээрэй. Тэгэх юм бол манай дараагийн дугаараар шууд танд хүрэх болно. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.